Монгол улсын шин цагийн газар тариалангийн үйлдвэрлэл эхэлсэн буюу Атар газар эзэмшсэний 60 жилийн 2019 онд тохиож байна. Энэ нь Монголын нийгэм, эдийн засгийн амьдралын 160 өнгөрч байгаа түүхэн цаг хугацаа юм. Төв аймгийн хувьд газар тариалангийн салбарт чухал үүрэгтэй оролцож ирсэн бөгөөд хүндтэй байр суурийг эзэлдэг. Төв аймгийн газар нутаг нь Монголын газар тариалангийн түүхэн хөгжлийн маш олон цаг хугацааг тулан өнгөрүүлсэн байдаг. Учир нь Төв аймаг Монгол улсын 3 том голын айс ав буюу Туул, Хэрлэн, Орхон голын бүс нутаг буюу байгаль цагуурын өвөрмөц орчин, газар тариаланд хэрэгтэй хөрс, ус, дулаан, шим бүгд бүрэлдсэн онцлогтой газар нутгийн бүтэцтэй аймаг юм а. Төв аймгийн Борноор сум бол Монголын газар тариалангийн хамгийн охь болсон газар байдаг. Харагийн хөндий Бороогийн голын хөндийг дагсан газар тариалангийн хамгийн шимтэй, чийг дулаан нь тохиромжтой, уур амьсгалын хувьд хангаа нурууны бүсэд хамгийн тохиромжит бүс нутаг байдаг. Эрт цагаас энд холимог газар тариалан эрхэлж байсан үндсэндээ газар тариалангийн нутаг юм. 1920-с 30-аад оны үед жижиг тариалангууд эрхэлж байсан ба түүнээс өмнө сангийн тариалан нэртэй жижиг пүүсүүд ажилдаг байжээ. Төв аймгийн Борноор сум нь Монголын газар тариалангийн үйлдвэрүүд ихээхэн байрсан газар тариалангийн анхдагч тэр дундаа хүнсний ногоо төмөсний бүс нутаг юм. Түүнчлэн Төв аймгийн Борноор сум нь Монголд хамгийн анхны хамгаалттай хөрсний буюу хүлэмжийн аж ахуй Монголд хөгжүүлж түүгээрээ төрийн нэгдсэн үйл жилийн хүнс тэжээлийн хангамжийг хангахад тодорхой хэмжээний байр суурь эзэлж байсан Монголын тарлан үнэний аж ахуйг хөгжүүлэн дөрвөн том аж ахуйг малын тэжээлээр хангах талаар амжилттай ажиллаж иржээ. Мөн Борноор сум нь газар тариалангийн үйлдвэрлэлд хамгийн анхны шар төмөсний аж ахуйг эрхэлж байсан бөгөөд Монголын агрономч дотроос хамгийн анхны гавьяат төрж байжээ. 1980-ад онд Борноорын сангийн аж ахуй 800 гаад төмөс, 400 гаад хүнсний ногоо тариалж, 1 гаад талбайгаас 180-аас 240 центр ургац авч улсад 2 удаа төрүүлж байсан. Түүнчлэн аз талаа Видара Компола гэсэн сортууд бий болгон нутагшуулж байсан нь тухайн үеийн томоохон ололт амжилт юм. Төв аймгийн Борноорын сангийн аж ахуйд гэр бүлийн хэд хэдэн салаа ажиллаж байсан бөгөөд тэдний нэг ганхуу ахлагчтай салаа юм. Төв аймгийн Борноорын сангийн аж ахуй ногоочин ганхуу 1982 оноос гэр бүлийн салаа байгуулан ажиллаж 1984 онд 10 гагийн байцаа хариуцсан ажиллаж гаагаас 529 центр ургац авч төлөвлөгөөгөө 213 хувиар биелүүлэн аймгийн авраг ногоочин 7 удаа 5 жилийн гавшгаач болж охин их туяан сумын авраг болж байсан хөдөлмөрч гэр бүл юм. Ийхүү Атрын 60 жилийн хүрээнд бэлтгэн хүргэж буй хөрс амьлуулсан ухаантнууд нэвтрүүлгээрээ аймгийн авраг ногоочин ганхүүтэй бид уулзаж ярилцсан юм. За намайг Баярын ганхүү гэдэг Төв аймгийн Батцанбөр суманд мэндэлсэн. Ингээд Батцанбөр сумын эвлийн өөрийн нарийн бичгийн дараагаар 53-57 хүртэл ажилласан. Тэгээд дараа нь Батцанбөр сумын Баян Бадрах гэдэг шинэ нэгдэлд ерөнхий нэгдсэн бодохоор 59 он хүртэл ажилласан. Дараа нь тэндээс Баянбараа Төв аймгийн Баянбараа сумын Баян амьдрал нэгдэлд очиж ерөнхий нэгдсэн бодохоор ажиллаж байгаад гээд 62 оноос Батцанбөрийн сангийн ажихад ногоочноор ирж ажилласан. За энд 1966 он хүртэл ажиллаад тэгээд аймгийн намын хорооны шийдвэрээр 1966 онд Борноорын сангийн ажихад намын хорооны орлогч зааварлагчаа томилж ирсэн. Ингээд энд 18 жил гарын хугацаанд ажилласан юм аа. За тэгээд Борноорын сангийн ажихуй бол хүнсний ногоо сүүний чиглэлийн ийм аж ахуй Улаанбаатар хотын иргэдийг сүү хүнсний ногоогоор хангадаг ийм томхон аж ахуй байсан. За энэ аж ахуйд ажил хугацаанд бол Баянгал газар тариалантай холбогдсон сумын ардын эрс хорооны дарга хийж өсөн. Ингээд газар тариалангийн одоо бүх ажил хаврын тариалтаас эхлээд намрын урах сураалт, арчилгаа, услага бүх юмд одоо ардын хяналт хорооны одоо зүгээс хяналт шалгалт хийж за намрын урах сураалтаар ургацын шатбаавд орж ажиллаж байсан юм аа. За ингээд сангийн аж ахуй
400-аад одоо гай газар хүнсний ногоо тариалдаг. 800 гаруй гай газар төмөс тариалдаг. За жилдээ 13-4 сая одоо литр сүү улсад тушаадаг. Ийм аж ахуй байлаа. Тэгэхээр хүнсний ногоон дээр бол одоо ногоочд хүн хүч их тотгоцтой ийм байсан. За ингээд манай гэр бүл ярилцж байгаад 1982 онд улсад анх удаа хүнсний ногооны гэр бүлийн салаа байгуулсан юм аа. За ингээд гэр бүлийн салаа маань 1982 оноос эхлээд 7-оос 11 газрын байцаа хариуцсан гэж ажилласан. За гэр бүлийн одоо би өөрөө гэр бүлийн хүмүүс маань нэг охинтойгоо ингэж салаа байгуулсан. За тэгээд зуны амралтаараа сургуулийнхаа хүүхдүүдээр туслуулдаг ийм байсан. За ингээд тооцоолт өрөг аваад сангийн аж ахуйн захиргаатай энгийн болоо төрөөсийн гэрээ байгуулад ингэж ажилласан. За ингээд 7-11 газрын одоо зэрлэг устгах, өрсөлдөг ургуулах, за сэрүүлэх бүхэл гар ажлыг өөрийнхөө одоо салааны хүчээр биелүүлдэг. За бусад бригадуудаас техник одоо ажиллуулж за хөлсийн төлдөг. За намрын ургацсан хураалтын үеэр бол хөдөлмөр тусламжийн хүүхдүүдийг ажиллуулад хөлсийн төлдөг. Ийм байсан юм аа. За энэ одоо сургуулийн хүүхдүүд Отгон бат, Отгон жаргал, Энх жаргал, Отгон хөрөв, Ган төгс ийм хүүхдүүд энэ сургуулийнхаа чөлөө цагаар одоо ногооны үйлдвэрлэлээр ажиллаж ямар сүнээс дотохгүй одоо ийм мэрэгчлээ болсон юм байнамаа. За ингээд ургас хураах, тариалах энэ бүх ажил дээр одоо бүхэл одоо хүчээр дайчилж ингэж ажиллаж ирсэн. 11 газрыг бол зэрлэгийг аваад арчлаад ингээд бүх ажиллагаа хийгээд ургуулахад бол их хөдөлмөр орно. За ингээд энэ үед бол мэдээж одоо манай салааны туршлагыг судлах ийм үйл ажиллагаа бол явагдаж ирсэн. Манай туршлагаар одоо Борнуурын сангийн аж ахуйд Бата, Балжиням мэтийн одоо олон одоо гэр бүлийн ах дүүсийн салаанууд одоо байгуулагдж ирсэн. За ингээд ажил хугацаанд бол нэг гагаас 481-аас 586 тонн одоо центр ургас авдаг. За ингээд төлөвлөгөөг бол 160-аас 214 хувиар биелүүлээд ингээд 1985, 1986, 1987, 1989 онд улсын ургацын аваргаар шалгаж одоо шагнал хүртэж ирсэн. За энэ хугацаанд бол сургуулийн хүүхдүүд ажиллаж ирсэн. Намрын ургас сураалтаар байцаа бол их сайн ургадаг. За баг нь ихэд 3-4 кг. За хамгийн том нь 14.5 кг ийм байцаа болж ирсэн. Тэгээд бараг 30-40 машин одоо ногоо ачуулдаг байсан. За энэ сургуулийн хүүхдүүд маань нөгөө байцаагаа ачхад одоо эмэгтэйчүүд нь бол дааж ачиж чаддгүй, машин дээр одоо шийдэд ачдаг. 4-5 хэл 6-7 хэл байцааг одоо тэр болгон ачиж чаддгүй ийм байсан. Намын дүү хорооны нарийн бичгийн дарга аригчааг одоо манай ажилтай танилцж ингэж явж ирсэн. За мөн бүгднээ харлсан Герман улсын төлөөлөгчд одоо ирээд манай талбайгаар орж одоо үзэж шалгаж ирсэн. Тэгэхэд бол байцаагаа тариалаад одоо мөр хоорондын боловсрол хийгээд ингэж байсан үед таарсан. Тэгээд тэр төлөөлөгчд одоо манай талбайг үзээд одоо ямар сайхан гоё талбай бай цэвэрхэн манай чим одоо талбай ховорхон байдаг гэж одоо ингэж үнэлж ирсэн.
Тэгээд байсаа яг ургаад болсон төхөж яасан үеэр одоо нам захиргааны удирдлагууд одоо очиж үзсэн л да. Тэгэхэд бол байсааны талбай дотор хөл гიშгтэй олддгоо гэсээрээс. Тэгээд бүх начны хэлцээрээс ингээд ямар одоо сайхан ургаа гэж ингэж одоо үзчихсэн. За өрсөлдөг ургуулахад бол мэдээж энэ өөрсдийнхээ одоо хүчээр одоо парникэнд одоо бордоо бууц татна. За тэгээд халаанд за тэгээд өрсөлдөг ургуулна. Ингээд бол одоо 7-10 гад бол маш их олон тооны одоо өрсөлдөх шаардлагатай байсан. Нэг га гэтэл 20-25 мянган шиг өрсөлдөг одоо ургуулахын шаардлага байсан. За энд бол одоо мэдээж их хөшөлтөөр орсон. За ингээд өрсөлдөг ургуулад байх үеэр бол сум сангийн аж ахуйн дарга одоо очиж үзсэн. Намар гайхаад одоо яг ханан хийсэг ургасан байна гэж ингэж үзсэн юм байна. Тийм сайхан ургасан өрсөлдөг бол. За тэгээд 4-5 начтай одоо сайн өрсөлдөг талбайдаа гаргаж суулгаж ирсэн. За тэгээд өрсөлдөг суулгаж дуусны дараа бол одоо талбайдаа одоо алгасад тариалсан. За өгсөн юм одоо өрсөлдөг байх юм бол нөхөн тариалтыг цаг алдахгүйгээр хийдэг байсан. Тийм учраас талбайд бол одоо байцаа бүрэн хэмжээгээр ургадаг юм байлаа. За манай эхнэр цолон бол 1936 онд Батцамбар суманд төрсөн. Ингээд 1952 онд бид хоёр гэрүүл болоод ингээд одоо 8 охинтой одоо өнөр өтгөн гэрүүлж амьдарч байна. Ачтай 39 болоод нийт одоо 87 болоод байна. За нийт ам бүл 133 ам бүлийн одоо буурлаа ээж эмээ өвн болоод ингээд амьдарч байна да. За миний бага нас бол ерөнхийдөө бол Төв аймгийн Борнуур суманд өнгөрөөсөн юм аа. Тэгээ манай ээж аав хоёр маань бол 15 хүүхэд төрүүлсэн. Бүгдээрээ л одоо ингээд талны эрэхтэй, талны эмхтэй шахуу ингээд тэнцүү шахуу ингээд төрсөн бид нар. Тэгээ манай намайг бага насндаа байж ахт маань манай Борнуурын сангийн аж ахуй бол одоо хамгийн их одоо хүнсний ногоо их тарьдаг. Газар тариалангийн л одоо юм зориулалтаа байгуулсан сангийн аж ахуй байсан. Манай Борнуурын одоо ард түмний дунд бол ер нь хүнсний ногоо тариалдаггүй айл гэж бараг л байдгүй байсан дөө. Бүгдээрээ л чад хараа тариалдаг. Бороогийн голоо дагаал хоёр тал руугаа ингээ сайхан гоё дандаа хүнсний ногооны талбаануудтай. Ингээд ерөнхийдөө аа маань бол намын хорооны зааварлагч хяншил хорооны дарга мэтийн дандаа юм одоо төрийн ажил хийж явсан хүн. Тэгээ одоо ингээд нас өдөр нь жоохон яваад ирэнгүүтээ ер нь тухайн үед нь нийт одоо хүмүүст одоо янз бүрийн одоо хувийн одоо энэ хүнсний ногоо тариалах юм салаа баг эднүсгийг одоо зохион байгуулахыг улсаас зөвшөөрч хөхүүлэн дэмжиж эхэлсэн. Одоо энэ газар тариалан хөгжүүлэхийн тухайд улсын бодлогоор тэгээ энэ үед нь бол нэг гэр бүлийн салаа гэдэг юм байгууллал ингээд гарсан тий. Одоо ингээд миний бага насндаа ингээд бодож яхад бид нар чинь бол зам бол одоо амардаг хүүхдүүд одоо 15 хүүхд чинь одоо ингээд нэгдүгээр хоол унднаас ахуулаад тэгээ бидний одоо сургуулийн хичээлийн хэрэглэл хуц сунараас ахуулаад зөндөө л одоо юм хэрэг болдог. Тэгээ энэ олон хүүхдүүдийг бүгдийг нь одоо яаж одоо мөр бүтэн гиз затгалан байх уу гэдэг хоёрын маань хамгийн их одоо гол одоо хүнд одоо ажил байсан юм шиг байна. Тэгээ ингээд бидний бүгдэн та нар одоо ингээд бүгдээр одоо гэр бүлийн салаа байгуулад ажилланаа. Ингээд та нарын одоо ингээд энд ингээд ажиллах юм бол хуц сунар дэвтэр номоо өөрсдөө одоо ингээд өөртөө хөлмөрөөр олох хэрэгтэй гэдэг. Нэг иймэрхүү л одоо нэг юм бодлоготойгоор бид нар хамт ингэж ажилладаг байсан. За тэгээ хүүхдүүд маань бол энэ талбайд одоо ажилласнаар сургуулийн захиргаа пенерийн зөвлөс одоо удаадараа хавар намар зуны ажилд идэвхтэй оролцсон гэж цаашаа шагнал хүсч байсан. Баярын бичиг тусгарын зүйлээр шагнагдж байсан. За тэгээд иймэрхүү л их шүү дээ. Манай
хөөгтүүдээс одоо сонин юм ярихад бол манай одоо отгон жаргалгаан төгсгээд 2 банд одоо ногоон дээр ажилладаг байсан. Тэгээд төв орцгаад орой болоод одоо орой бүрэнхий болоод ингээд манайх талбайд гэрвэрээ байж л да талбайд цагаад гэртээ ирж байгаа байдал. Тэгсэн чинь нэг нь одоо тугуугаа далаад нэг нь ардлаас юм ирж магадгүй айгаад ард дэш нь харуулаад суулгацсан. Ингээд дахиж иччихлээ шүү дээ. Тэгээ одоо ингээ одоо бодож байхад бол одоо өглөө эрт босна маш хүүрээр ингээ гол нар их одоо халуун болоогүй байгаа үед өглөөний сэрүүн оройны сэрүүн хоёр дээр л голлыг ажиллах хэрэгтэй байдаг. Тухайн үед чинь одоо ямар техник мэгник гэж айхтран байгаагүй бүх юм гараар байлаа шүү дээ. Одоо зэрлэг мэрлэг одоо ингээ бүх юмыг л дандаа гараар бид нар бүгд дандаа гараар бүгдийг одоо ингэж ажилдаг байсан. За ингээ хооронд нь бид ингээл ягнүү зогсоогоод уралдуулдаг байсан да ингээд. За хин хамгийн их сайн одоо зэрлэгээ одоо аваад цаана гарах нь. Тэгээ тэр хүүхэд нь одоо ингээд хөхүүлэн дэмжидэг янз бүрийн аргатай байсан. Зарим нь ядарна да баг маань ядраад ингээд хоцроод ирэнгүүт нь өөрөө ингээд орж игээл урдаас нь тусалж өгөөл дэмжиж өгөөл өмнөөс нь их л дууссан ах эгч нар нь дүүнэрийн өмнөөс явж өгөөл дүүн зурм ороод ингээд бие бинийгээ дэмжээл ингээд хамтраад ингээд ажилдаг байсан да тий. Тэгээ хамгийн бага охин маань отгон төгсгээд одоо жоохон байсан дөө. Тэгээ ногоон дээр байж байгаад өхөр мал одоо ногоонд орохоор хөөгөөд гээд ээж нь үүрээд ингээд явж идэг гэсэн. Тэгээд та нар чимэр идүүлэхэд тарьсан мó гэд ээжийнхээ норонд хашгираад ингээд өхөр мал хөөж явж ирсэн байгаанда. Ээж маань бол яг бидний галтойгоо хамаг юмыг барайл ингээл байдаг. Ер нь аав маань бол их тийм дуугаа хүн. Манай борнуурийнхан бол бүгдээ гангуугаа их л одоо их айхтар ширүүн хүн гэж бүгдээ ярьдаг хэрнээ аавын ууралжааг харсан байдгүй. Манай хот 15 хүүхэдтэй ихэд манай аавд бол аав нь хүүхдүүдэд гар хүрч барыг үзээгүй хаа. Бараг л одоо аав биднэрт гар хүрсэн гэж одоо ярьдаг сандаг тийм бага насны дууршинч бидний хатуу эдний дунд хинч байдгүй байсан. Нэг иймэрхүү ээж маань бол яг тэгэл сайн хангинаалын тий заримдаа янз бүрээр загнаал дөрөв тэгэл янз бүрээр байж л байдаг. Тэгвэл ээж маань их зөөлөн сэтгэлтэй. Энэ олон хүүхдүүд ч одоо ингээд янз бүрийн ингээд хоолунд энэ оройн хоолнд дээр бид чинь гадаа хөвчлэн хоол энэ зам болохоор тэгэл галтгоогоо тэр гадаа тэгэл бүгд аяга бариад тойр сууж аваад гадаа хоолоо идэн зам бол тэг хав өрөө хүүхдүүд ирээ тойроос суучна. Тэгэл тийм олголоо хэрнээ тэгээд тогоо дөрөв хоол ирсэн. Тэднэрт ямар ч байсан тэгэл хувь хүртэйгэл ингээ гаргадаг тийм их зөөлөн гартай. Нууж өгөөл яаж өгөөл янз бүрээр л одоо ээж маань ингээл хүмүүст их товсолдог тийм их зөөлөн сэтгэлтэй хүн байсан дээ. Одоо хүртэл одоо ингээд өндөр настай болж тэ аав маань одоо 91 2 гарчлаа. Ээж маань бараг 80 хэд гараа явчлаа тий. Тэгээ олон хүүхдүүдийг өдий өрөөтэй бид нарыг одоо ингээд ингэж өсгсөнд нь одоо үнэхээр талархдаг юм а. Энэ бол бидний бага наснаас маань ингээд хөдөлмөрийн шимийг хүртүүч өөрөөсөө хөдөлмөрлөж хөдөлмөрийнхөө үр дүнг амсаж яаж хүн амьдрдаг гэдгийг л одоо хамгийн зөв хүмүүжлийг л одоо энэ бидний тэр үед л олгосон юм байна л гэж одоо тэрний үр дүн одоо биднэрт бүгдээрэнд нь л одоо их тусгалаа одоо хүртэл өгсөөр л байна. Тэгээ бас туслангийн хүүхдүүд ажилланаа. Туслангийн хүүхдүүд бол одоо хоолунд хангана. Одоо баа чихрийг бол хайрцагцгаар алим жимсийг бол хайрцагцгаар авч өгнө. Ингээ сайн ажиллана хүүхдүүд. Тэгээд нэг 62 дугаар туслангийн нэг охин одоо манай дүр тасчаад сүүлдээ одоо явахгүйгээд ингээд баяр сайхан гэдэг охин. Тэгээ одоо ээж аав нь авч яваад хойдон жил нь одоо айл дурвчна гэд явуулаагүй байгаа. Сүүл саяхан одоо 2-3 жилийн өмнө одоо намайг сургуулж ирээд ингээд уулзаад учиргүй одоо ойлаад баярлаад учир байдлаа яриад ингээд байж байгаа явсан. За иймэрхүү сони зөндөл байна л дөө. Ер нь монголчууд маань бас тэгээ хамгийн гол нь бид нар нь үнэхээр одоо мал аж ахуйн орн шүү дээ. Тэгээ бүгдээр одоо бэлтгэлийн одоо мал аж ахуй дандаа одоо газрынхаа шим энэ бүгдийг хүртэж амьдрдаг угаасаа ийм арт хүндээ тий. Тэгээ ялангуяа одоо энэ газар тариалын дүнсийг эрхлээл одоо хүнсний янз бүрийн ногоод тариалал ингээд өөрсдөө ингээд гадаадтайгаа бүр бодиттой ингээд ноцолдоод ирэхээр зэрэг хүн бол үнэхээр
одоо энэ ургамлыг одоо яаж ургуулдаг, яаж одоо энэ бүгдийг одоо арчилт торддог, бид газраа яаж хайрлах ёстой, хамгаалах ёстой, өөр өгөөж нь ямар байдаг гэдгийг хүндээ бол би сэтгэлээр мэдэрдэг юм биш. За Монгол улсад 60 жилийн өмнө атар газар эзэмших энэ одоо ажил эхэлсэн байгаа. Тэгээ атрын 2-3 хаян явж өнгөрлөө. Энэ хугацаанд одоо газар тариалан ихээхэн хөгжиж Монгол улсынхаа хэрэгцээний одоо үр тариа үндэсний ногоог өөрсдөө хангадаг ийм болсон байгаамаа. Ийм ач холбогдолтой байна. Ингээд өндөр насныхаа жижигэрт гараад хуваараа одоо газар төмөс үндэсний ногоо тариад хувийнхаа хэрэгцээнд хэрэглээд илүү гарсны одоо борлуулдаг ийм ажилтай. За мөн аж ахуй эрхлээд ашиг шимийг ашигладаг. Ингэж одоо ажиллаж байна одоо хүртэл. Ингээ миний бие бол 91 настай, манай хөгсөн 84 настай. Ингээд өөр хүүхдүүдийнхээ буйнаар одоо жаргаж суунда. Бүх ногоочтой баярын минь төрөж байна. Бүгдөөрэнд нь минь төргий. Эрүүл сайхан явахыг хүсэн өрөөд өндөр сайхан урагш аваараа ерөөё. За Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн он баярын мэндийг нийт үеийн ногоочд тариалцтай дэвшүүлж эрүүл аз жаргалтай 10 их ургац хураахын өрөөлийг дэвшүүлж байна.